хатуу чанга эрхэмсэг хүндэлмээр нэгэн байсан. Гэтэл одоо ямар болсныг хартаа. Хүүхдэд нь хүүхдийн хувцас аваад ирчихсэн. Өмсөөрэй гэж урилаад нялцаасан юм болж. Өөдөөс хүүхэд болгодог уусмал бүтээсэн гинэ. Гэхдээ уугаад нэг цаг болж ээж л эргэж хурах хэвээр. Үгүй бол өхөн. Яганагийн ээж болж тогломоор байна гэж уйлж харлаа. Харин үүнийг харсан яганаа ууралж хүүхэд шиг айслахаа болооч охиныхоо мэдрэмжийг бодооч гэдэг. Уур амьсгал сонирн болцсон болохоор өөдөөс өө муур явж гин. Энийг 100-аад ирээрэй гэд муурлуу уусмалаа шидчихтэй. Даан чүнээ шилэн хагарч том дэлбэл дүүслээ. Харин Айжог яганаатай цог иргэн босоход тэр хоёроос бусд нь бүгд хүүхэд болсон байдیں۔ Айжо найз охтойхоо хөөрхнийг гайхаж зүрхээр явцсангүй. Лав шууд эргээд хавьчвал өхөн гэсэн болохоор нэг цагийн турш тэрнийг асрах хэвээр болчихж байгаа юм да. Жаахан бүх ямар хэцүү байлээ дээ. Айжо жижигнээд идчмээр хөөрхөн юм дээ. Эцэн биш жижигнээ айж цухтаад зүгээр дээ идэхгүй гэж хэлж байж зүгээр болголоо. Айжо үүний дараа хаалгаар гарах гэж байсан эээг барьж авч нүдлүүгээ сох хатгуулна. Ерөндөг уух гэж байсан үзэг бололно. Харин нөгөө талд яганаалуу өлөн шар цүн дээр хоёр муу мэдэх гэж тайраад хоорондоо задлаад бэл гिचэн биш уйлаад алж өгч юм. Гэхдээ сандарч байсан яганаалуу ээж нь авирснаа зүгээрээ гэдэг за ямар хөөрхөн. Гэтэл өлөн шар цүн дээр хоёр тийжилж байгаад унах нэ. Харин Айжо тэднийг яг унахаас өмнө нүрээрээ шал арчин байж барьж авдаг. Энэ нь хүүхдүүдэд их инээдтэй санагдсан юм шиг байгаа за. Үүнийг мэдсэн Айжо тэднийг инээлгэх гэж нүрээрээ шал арчсаар байгаад унтуулж чаджээ. Хүүхэд өсгөхийн зовлонг мэдэрсэн яганаа ээж ч гэсэн намайг өсгөх гэж зовсон болов гэж боджээ. Гэхдээ дээр үед яганагийн ээж Айжод яганаа намайг аварсан гэж хэлж ирсэн байна. Өсгөхөд хэцүү байсан ч баяртай байсан л гэсэн үг. Ямар ч цагийн дараа бүгд хүндээ оржээ. Гэтэл яганагийн ээж би бүгдийнх нь хүүхэд болсныг харах байсан гэд орилж гарлаа. Яганаа харин та яаж ч байсан миний хүндэлдэг ээж хэвээр одоо юм болсон байгаа чинь та зөв хүний олсон л гэсэн үг. Намайг өсгөөд эдэлж чадаагүй залуу насныхаа аз жаргалыг мэдрээд өөрийнхөө байдаа гэж хэлдэг. Даан чөдлгүй ээжийнхээ би бүгдд нь памперс өмсүүлмээр байна гэдэг үгийг сонсчоод үгээ буцаасан юм да. Манай хэд дээвэр дээр юм мэдээд л сууж байна. Өлөн шарын нүд хоол идэхэр гэлцдэг да. Үүнээс улбалан ярианы сэдэв нүдний өглөө орлоо. Би биенийхээ нүдний өнгийг магтаад явж байтал яганагийн ээжийн мэйд нь солонгон өнгөтэйгэн шүү. Энэ мэйд нь яганагийн ээжэд амиа өгөхөөс буцахгүй. Гэхдээ нүдэ нэгээд үзүүлчих гэсэн чинь нээж чаддгүй. Байнгын нүдэ анаастай инээж явсаар байгаад зөвхөн ажиллахаа байчиж. Бусад мэдрэхүйгээ ашиглаад амьдарчдیں۔ Гинэ. Ингээд манай хэд нүдийг нээлгэхээр янз бүрийн зүйл хийндээ. Жижигнээ зочоох гэж үзлээ. Өөдөөс нүур хайлуулдаг уусмал цацах гэж үзлээ. Эяа цаасны утгаар бүлсэн юм шиг болж айлгаж үзлээ. Өлөн шар амттай талах өгч үзлээ. Өөрөө юм мэдхээр нүдэн бэлтээдэг болохоор адилхан тэгнэ гэж боджээ. Айжо харин татаж унтлаа инээвэл нүдэ нээж магадгүй гэж боджээ. Мэйд эцнийхээ жаргалтай байгааг харуул хамгийн жаргалтай болдیں۔ Гин. Хамгийн амар нь ягаана үнийг сонсчоод ээжигээ цүн дээрээ өнсөлцүүлэх гээд ундаг за. Бадваг. Ямар ч сүлд нь Айжо түнд инээдтэй түүх ярьж хөөр боллоо. Айжо нэг удаа тонарина тоторо гэж хэлж чадгүй. Тороро гэд хэлсэн гинэ. Мэйд инээсэн боловч нүдэ нээсэнгүү. Гэхдээ Айжо тэгж хэлсэн хүн нь би биш эзэн чинь байсан гэж хэлжээ. Үүнийг сонссон мэйд солонгон өнгийн нүдэ шууд нээж орхилоо. Энэ одоо ийм нүдтэй байж найдахтай яах вэ? Би л байсан бол нүдэ анихгүй байгаас юм баха. Нүдэ нээсэн мэйд маань Айжотой харц тулгарч бисэм захилгаан гүрхний тулаад дурлж ирхнэ. Яагаад нүдэ нээж өг гэсэн чинь мэйд эзэндээ үнэнч болохоор байнга инээмсэлж явдаг та. Гэхдээ эзнээ бүтлгүйтгэд инээгээдэж болохгүй. Тинхүү инээхэ болох гэж өөрийгөө өвчлөхдөө нүдэ нээчих. Айжогийн бусад найз охидч өө мэйд ч гэсэн бидэнтэй нэгдвэл баярлан шүү гээл. Инхүү мэйд маань эзнийхээ зөвшөөрлийг авч Айжогоос үерхүү өгч хуйнда. Ямар ч тач энэ 7 хоногийн анги маань ихөө дуусч байна. Дараа 7 хоног хүртэл бай бай.